За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За төлбөр төлөх зааврыг танилцуулъя. За бүтээгдэхүүн гэж ороод мэдээж та энд дараад ингээд энд бүртгүүлээд орж ирсэн байгаа хаа гэж бодож байна. За одоо тэгээд төлбөрийг за яг энэ сургалтын материалын танилцуулга энэ 2 минутын бичлэг байгаа. Энийг үзээд за тэгээд төлбөр төлөх зааврыг энд оруулсан байгаа. За төлбөрийг төлөхийн тулд энэ тагсан дэмэх гэдгийг дарна. За тэгээд энэ ч одоо нэрээ бичих хэрэгтэй. За тэгээ имэйл хаягаа бичнэ. За тэгээ утасны дугаараа оруулаад за тэгээ эндээ яхаа дүүргийнхэн дүүргээр биччих тийм ээ. Хаал дүүрэг гэдэг. Хаал гэдэг ч юм те. Та өөрийнхөө дүүргийг бичиж шүү дээ тийм ээ. Бүтэн гэрээ хаяг хэрэггүй энэ чинь Улаанбаатар гэдэг. За тэгээ энэ дээр бас Улаанбаатар гэдээ оруулчих. За энэ дээр нь яг өөрийнхөө нэг zip code мөн юу гэдэг country гэдэг за та Монголд байгаа бол Монголоо бичнэ. За Монгол шүү бичиж болтон багтаа за нэг сонгоч татвал хэлээ Монголиа юм. За өөр улс оронд байгаа л өөрийнхөө амьдрал шугаа хаяг бичнэ. За тэг $40 сургалтын материал маань. За энд бол юу яадаг картын дугаараа бичих хэрэгтэй. За би энд нөгөө тест хийжсэн нэг дугаараа тавьчих. Энэ бол жинхэнэ юуны дугаар биш. Тэгэхээр энэ тест хийж байгаа. Та бол өөрийнхөө нөгөө кредит картны дугаараа бичсэн шүү дээ тийм ээ. За энд нь тэгээд нэг дугаар тавьчихна. За тэгээд энд нь бодвол expired date гэдэг шүү дээ тийм ээ. Одоо нөгөө өгдөлөө кредит картны дуус хугацаа. За ингээд доллар төлж байгаа тохиолдолд бол ингээд цагсан дэмэх гэж дарна. За төгрөгөөр зарж байгаа төгрөгөөр төлбөрөө хийж байгаа тохиолдолд бол энэ голомт банкны энд өгсөн дансанд мөнгө шилжүүлээд баримтаа над руу явуулах байгаа. За тэгээ би танд имэйлээр бол яг нэг хичээл рүү орох кодыг өгөх юм аа. За доллараар төлж байгаа тохиолдолд бол шууд бол хичээл рүү орох боломжтой. Шууд одоо энэ submit гэж дараад за тэгээд энэ purchase access purchase гэж дараад ингээд хичээл рүү орно. За тэгээд энэ дээр бол та бол өөрийнхөө нөгөө пассворд email хаягаа пассвортаа бол өөрөө зохиож хийнэ юм чинь. Энэ хоёр бол хоёулаа энэ дараагийн пассворд бол хоёулаа адилхан байх хэрэгтэй шүү. За тэгээд за ингээд account create an account гэдэг ингээд орно. За ингээд хичээл ингээд үзэж болно. За дараа нь яг өөр компьютераас юм уу тийм ээ заавалч одоо энэгээр дамжиж заавалч орохгүй одоо нэг нь ингээд та бүртгүүлсэн юм чинь юу яах хэрэгтэй бүртгүүлсэн чинь одоо шууд та яаж орох вэ гэхээр oinaerica.com гэдэг чинь миний вебсайт. Энэ вебсайтны энэ логин гэж ороод тийм ээ логин гэж ороод тэгээд энэ хичээл рүү нэвтрэх гэдэг рүү ингээд дараад ингээд хичээл рүү орчих болно. Яг энэ нэвтрэх гэхээр чинь бас нөгөө пассворд юу гэж асууна. Би бол нөгөө сануулсан учраас шууд орчлоо. Яг энэ логин гэдэг ингээд нэвтрэх гэж ороод тэгээд өөрийнхөө нөгөө имэйл хаягаа пассворттой оруулаад ингээд хичээлээ дараа орохдоо ингээд үзчих болно. За тэгээд хэрвээ одоо ингээд үздэг энийг зүүн дээр чойж байгаа шүү дээ тийм ээ. Энийг энэ дээр ингээд компьютер дээр авчиад ингээд тавьчих. Тэгээд дараа нь яах нь одоо эндээс ингээд гарчлаа гэхэд шууд энэ дээр дараад ингээд хичээл рүү орчих юм боломжтой хана шүү дээ тийм ээ. За ингээд энэ бичлэгийг дуусгая баярлалаа.